Гэвч Кусанаги өчүүхэн ч цацсангүй. Өөрийн довтлогоо түүнийг айлгахгүй байгаад уурссан Жин дахин 6 ногоон шидийн тойрог дуудаж хүчээ улам нэмэгдүүлв. Тэндээс ялгарч буй энерги л гэхэд тусгай шидийн ангийнхныг түгшээхэд хангалттай байлаа. Байдаж ширүүсэх тусам Юка Кусанагд итгэхээр шидэж дотроо Жинийг заавал ялж өгөөрэй гэж хүсч байлаа. Эцсийн шидээ бүрдүүлж дууссан Жин хэрв Кусанаги довтлох гэж байсан бол яг шидээ хурааж байхад нь хийхгүй яасан юм бэ? Одоо харамсаад ч оройтсон. Чамд үлдсэн зүйл бол зөвхөн цөхрөл гэж тооглов. Залхсан Кусанаги чи юу н одооноос дайрах гэж байгаа мó гэж асуув. Гэвч Жин хариулахын оронд дахиад л дэмий чалчиж байснаа эцэст нь хамгийн хүчтэй шид болох 7 дугаар түвшний атмосферын шид плазма брэкэ тавилаа. Тэр шидийн дарамт нисдэг тэргийг хүртэл савлуулж тусгай шидийн ангийнхан сандран яаж ч болов сөрөх арга хайв. Цөхөрсөн Рука Кусанагийг зогт гэж хашгирсан ч тэр байрандаа бат зогссоор байв. Жин түүнд сүүлчийн удаа зогтох боломж олгож хэрв өөрөө зогтвол найзууд нь үхэн шүү гэж анхааруулв. Гэвч Кусанаги огтхон ч сандарсангүй. Сорилтыг нь хүлээн аван сөрөхөд бэлтлээ. Плазма брейк хяналтаас гарахаас өмнө Кусанаги 4-р түвшний шид дуудаж цөм аматист үүсгэв. Үүнийг харсан Жин ёжтой инээж ийм өчүүхэн зүйлээр өөрийнх нь шидийг сөрнө гэж үнэхээр бодож байна уу гэж шооллоо. Жин инээсээр байх зуур Кусанаги аметист талста плазма брейкийн гол цөм рүү харваж үр дүнг нь чимээг өхөлөв. Дараагийн агшинд бүх хүн балмагдав. Плазма брейк нүд ирмхийн зуур бүрэн саармагчив. Жинч тусгай шидийн ангийнхан ч ийм хүчтэй эцсийн шид нь яаж ийм амархан алга болсныг ухаарч чадсангүй. Итгэж ядсан Жин тайлбар нэхэхэд Кусанагийн салхины шид газар шорооны шидэнд сул байдгийг тайван хэлв. Плазма брейк удаан төрлийн шид учраас аметист талтаар амархан саармагжуулсан гин. Тэгэхэд Жиний ийм энгийн зүйлийг ч мэдэхгүйг нь яжсноор шидтэн язгууртан улам их цохилтод оров. Юу болсныг одоо ч ойлгож чадахгүй Жин ахин дэлгэрэнгүй тайлбар шаардав. Кусанаг цөм аметист нь довтлогооны хувьд онцгой хүчтэй шид биш ч маш өндөр нэвтрэлтэй мань агуулдаг тул эсрэг шинжтэй шидийг өөртөө шингээж зэрэглэл зөрүүтэй байсан ч хүчингү болгож чаддаг гэж тайлбарлав. Жин одоо ч цочирсан хിവэр ийм солиотой шидийг яагаад мэддэг юм бэ гэж асуухад Кусанаг сонирхоод зүгээр өөрөө хийчихсэн юм гэж инээмсэглэн хэлв. Үүнийг сонссон Жин бүр мөсөн нуран өнөв. Өөрөө олон 10 жил зарцуулж төгс болгосон шидэн өрсөлдөгчийн зүгээр л сонирхоод хийсэн юмд ялагдсанд тэр итгэж чадсангүй. Тулаан үндсэндээ дууссан тул Кусанагийн ураг шалхаж Жин шийтгэлээ авахд бэлд гэж хэлв. Гэвч Кусанагийн ямар нэг юм хийхээс өмнө Жин гинт бууж өгч манан дууссан. Хөдөлж чадахгүй байна хэмээн шалтгаглав. Кусанаги түүнд чам шиг өрөвдмөр амьтныг зодох сонирхол надад алга гэж хэлээд зүгээр л духан дээр нь тавшихоор болов. Жин түүний энэ үйлдэлийг өчүүхэн юм гэж бас амжилсан ч Кусанагийн товшилт хүрсэн мөчөд тэр хэдэн метрийн цааш шидэгдэн унаж дорхноо ухаан алдав. Үүнийг харсан тусгай шидийн ангийнхан удирдагч нь үнэхээр хүмүүн үү гэж дуугүй гайхан зогсов. Жин ухаангүй болмогц цагдаа нар урагшлан түүнийг баривчлав. Үүний зэрэгцээ нисдэг тэрэгний сурвалжлагч тусгай шидийн ангийн ахлагч Кусанагийн шидтэн язгууртныг ялсан түүхэн мөчийг шууд зарлалаа. Улс даяар хүмүүс баярлан Кусанагийн нэрийг магтан дуулж байв. Тулааны дараа тусгай шидийн ангийнхан бүгд түүнийг тойрон хүрээлж эцэст нь Фукажиныг буулгаж авсанд нь баяр хүргэлээ. Жинг цагдаа нар чирэн авч явахыг харсан Кусанагийн Японы шидтэн язгууртнуудын өнөөгийн байдалд гүнээ гонсов. Эцсийн эцэст тэд юрдөөл хоосон нэр зүсэн луйварчд байж. Жинг нүднээс далд орохоос өмнө Кусанагийн Ичиками Минато 50 жилийн өмнө нас барсны дараа шидтэн язгууртнууд юу хийснийг асуулаа. Жин ихэндээ дуугүй байснаа тухайн үед байсан шидийн номыг устгасан юм биш виз гэж Кусанаги лавлахад энгийн хүмүүс шидтэн язгууртнуудын өндөр дээд бодлыг хизээч ойлгохгүй гэж хариулв. Ийм бүрхэг үгэнд нь гайхсан Кусанаги илүү тайлбар шаардсан ч Жин ердөө ёчтой инээгээд өөрөө бодоод ол гэж хэлсээр аваад явууллаа. Хэдэн цагийн дараа Кусанагиг шадуу болон багийн тэргүүнтэй хамт хэвлэлийн баг хуралд зогсохоос өөр аргагүй болов. Хурал эхлэхэд тэр Фукажинтэй хийсэн тулааныхаа талаар товчхон мэдэгдэл хийлээ. Түүний үг тэр дороо том мэдээ болж ганцхан шөнийн дотор нэр хүнд нь тэнгэрт хадав.
Хэд хоногийн дараа Кусанаги өөрийгөө хавайн далайн ирэг дээр нарны доор амарч хэвтэж байгааг олж хараад би ер нь яаж энд ирчих вэ гэж гайхаж байлаа. Яг тэр үед усны хувцастай Юка ойртон ирж юу бодоод байгаа юм бэ гэж асуулаа. Хариулахаасаа өмнө Кусанаги саяхны шидуутай хийсэн уулзалт болон багийн гишүүдтэйгээ ярилцсан зүйлээ санаанд оруулав. Дурсамж дунд Рюжи шидуугаас бид яагаад хаваа явах ёстой гэж хэмээн асууж байлаа. Шидүү тайлбарлахдаа тусгай шидийн анги сүүлийн үед дэндүү их алдаршиж анхаарал нь хяналтаас гарах хэмжээнд хүрснийг хэлв. Яг тэр үед Юка Кусанагийг охид бүсгүүчүүд бүчин авсан бичлэг олж харлаа. Тэднийг сургууль дээрээ хүртэл хэн нэгэн байнга бичиж байгааг ойлгосон тэр тэдний бичлэгүүд олон төрлийн сошиал платформ дээр галзуу хурдтай таарч байгааг багтаа хэлв. Рукач мөн интернет тусгай шидийн ангийн тухай мэдээгээр дүүрсэн байгааг нэмэв. Багийнхан ингэж олонний хараанд бүрэн орсонд төгшөж байх үед шидүү үнэхээр Япон даяар тэднийг ажиглаж байгааг батлаа. Тиймээс нөхцөл байдал намжтал хавайд хэсэг амраах зохицуулалт хийсэн гэж хэлв. Мөн Кусанаги багийг хүчрхэгжүүлж Мизухагийн овгийн дэмжлэгийг татсан нь тэднийг эзгүүд гамшигын хариу арга хэмжээг зохицуулахад том тус болно гэдгийг онцлов. Ингээд тэр бүгдийг хэсэг амраад аялалдаа бэлтгэж яаран орхин оджээ. Одоогийн мөчтөө эргэн ирсэн Кусанаги Юкагийн асуултыг сонсоод зүгээр л бодол давтаад байж гэж хариулав. Юка хариултад нь сэтгэл ханан ичингүүрэн усны хувцсандаа анхаарлыг нь хандуулж надад энэ муухай харагдаж байгаа юм биш үз гэж асуулаа. Кусанаги ямар ч эргэлзээгүйгээр өхөөрдөм харагдаж байна гэж хэлв. Ийм гинти магтаалд Юка улайтлаа ичжээ. Гэтэл Кусанаги үүгээр зогсохгүй. Энэ усны хувцас чиний хэв маягтай яг таарч байна. Чамд их сайхан зохиж байна гэж нэмж хэллээ. Юка сандарсан хിവэр талархаад нүүрнийхээ халууныг дарахаар бушуухан цааш харав. Удалгүй бараа өнгийн усны хувцастай Рука гарч ирээд Кусанаги бүтэн өдөр өөрөөс нь зай барьж байгаа мэт санагдсан тул баг зэрэг дургуутсан яагаад тэгж байгааг асуулаа. Кусанаги учрыг нь ойлгохгүй гайхсан байдалтай харахад Рука тэгвэл надад хэлэх гэсэн юм байхгүй юм уу гэж лавлав. Үүний хариуд Кусанаги зүгээр л түүний гоо сайхныг ажиглаж байсан гэж хэлээд цайвар тунгалаг арьсан тэр усны хувцсыг улам тодруулж язгуурлаг төрхийг нь бүрч сайхан гаргаж байна гэж магтав. Ийм нарийн тодорхой магтаалд Рукач мөн нүрээрээ час улайн цааш харангаа аяархан талархлаа. Энэ бүхнийг Кусанагигийн хажууд зогсож байсан Рүүжи хараад тэр охтыг өчүүхэн ч далд санаагүй мөртлөө яаж ийм амархан, ийм чин сэтгэлээсээ магтаж чаддагт үнэхээр гайхаж байв. Хэсэг хугацааны дараа цагаан намирсан даашинзтай Соната ирж удаасандаа уучлал хүсв. Түүнийг хараад Рүүжи бүр балмагдав. Дөрөмт хувцсных нь цаана ямар галбартайг анх удаа сая л жинхнээсээ анзаарсан хэрэг байлаа. Санаатаа сониучирхан Кусанагигаас өөрийнх нь хувцас ямар санагдаж байгааг асуув. Кусанаги хариулахын өмнө Рүүжи дотроо биеийнхэн талаар л битгий юм хэлээсэ гэж залбирч байлаа. Гэвч Кусанаги ердөө чи их сайхан мэдрэмжтэй хувцалдах юм байна гэж хэлв. Санаата үүнд нь бүрэн итгээгүй тул яг юуг нь тэгж хэлээд байгааг нь тодруулахад Кусанаги энэ хувцас түүний төрөлхийн зөөлөн дэгжин төрхийг маш гоё тодруулж байна гэж нэмж тайлбарлав. Үүнийг сонссон Санатач бас бусдын адил улайж Кусанагигийн ийм магтаал хүн бүрийг ичээж чаддагт гайхан балмагдав. Рүүжи тоглоом шогломоор түүнийг үнэхээр сүрхий юмаа гэж хэлсэн ч ингэтлээ хэтрүүлээд байгаа юм биш үз гэж бас асуулаа. Кусанаги огт тоосонгүй зүгээр л үннээ хэлж байна. Магтаал авах хүн магтаал авах л ёстой. Тэгэхээр үүнийг хэлэхгүй байх шалтгаан надад алга гэв. Түүний хувьд энэ гуруула усны хувцастайгаа үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан тул хэлхээс өөр аргагүй аж. Рүүжи үүнд буруу юм алга гэдгийг ойлгож байсан ч охид ингэтлээ ичиж сандарч байгааг хараад өөрөө хүртэл эвгүүцэж байлаа. Гэтэл байдлыг уламд ордуулан Кусанаги гинэт Рүүжи рүү эргэж хараад түүний биеийн зөв сайхан харьцааг магтан өөрийн төрхөндөө илүү ихтэй байх хэрэгтэй гэж хүртэл хэлв. Үүнд дургүй хүрсэн Рүүжи тэр дорн түүнийг зогсоож охидын дэргэд дахиж өөр эрэгтэй хүнийг магтаж болохгүй шүү гэж анхааруулав. Ингээд уур амьсгал намдсны дараа тусгай шидийн анги өдрийн үлдсэн хугацааг далайн эргийн янз бүрийн зугаа цэнгэлд өнгөрүүллээ. Тэд волейбол тоглож, усны мотоцикл унж, наранд шарж хэвтэн, дурсгалын зураг олныг авах гээд жинхэнэ амралтын өдрийг эдэлжээ. Орой болох үед Кусанаги дэлгүүрээс ундаа авахаар гарав.
Гэвч холдоод ч амжаагүй байхад Юка юр бусын намлаг ичингүүрсэн байдалтай байгааг анзаарсан тул хамт жаахан алхахаар болов. Тэд алхах зураа сүүлийн үед хичнээн олон тулаан хийснээ ийм тайван амралт үнэхээр бодит мэд санагдахгүй байгааг ярилцлаа. Богинохон чимээгүй мөчийн үеэр Юка өмнө нь Рукагийн зүүж байсан бөгжийг санаж "Эгч нь Кусанагитай үерхэж байгаа юм биш үз" гэж бодов. Гэвч бодол нь хит хол явхаас өмнө Кусанаги өөрөө хинтээ ч уулздаггүй гэж хэлж байсныг санаад өөрийгөө тайвшруулав. Юкагийн ааш гинэт өөрчлөгдсөнийг мэдэрсэн Кусанаги юу ч хэлэлгүй түүнийг өөрөө ярихыг хүлээв. Эцэст нь зориг гаргасан Юка Кусанагигаас ямар төрлийн хүнд таалагддгийг асуулаа. Кусанаги үнэндээ энэ талаар огт бодож үзээгүй гэж хэлэхэд Юка тоглоом шоглоомоор өөрийгөө Рукаг сонотог жишээ татан энэ гурваас нэгийг нь сонгож шахав. Хэсэг боцсны эцэст Кусанаги гурвууланган сонгов. Тэр тэдний гоо үзэсгэлэн хичээнгүй зам бахархмаар чанаруудыг нь нэг нэгээр нь магтав. Ийм бүрхэх хариултад Юка жаахан дургуутсан. Энэ бол романтик мэдрэмжээс өөр зүйл шүү дээ гэж хэлв. Кусанаги бол гайхсан байдалтай. Биширч хүндлэх, хайрлах хоёр төстэй юм шиг санагддаг байлаа гэж хариулв. Гэвч дараа нь жаахан бодсноо. Хэрв заавал нэгийг нь нэрлэх бол хамгийн их таалагддаг нь Юка өөрөө гэж хэлв. Үүнийг сонссон Юка цочирдон хөшиж орхив. Кусанаги түүнд таалагддаг шалтгаанаа чин сэтгэлээсээ нэг бүрчлэн тоочж эхэлсэн нь түүнийг бүр улайтал ичээв. Юка сандарсандаа сөхөрч сухад Кусанаги санаа зовон хажууд нь өвдөглөн сууж "Зүгээр үү" гэж асуулаа. Юка сандран мэгцэн хിവэр Кусанаги өөрийг нь романтик утгаар хардаггүй гэдгийг мэдэж байгаа ч ийм үгийг түүнээс сонсох нь өөрт нь асар их баяр авчирч байна гэж аяархан хэлв. Энэ хооронд Японд шидүү сошиал медиа дээрх мэдээллүүдийг шинжилж үзээд байдал аюултай болж буйг ойлгов. Шидтэн язгууртнуудын эсрэг шүүмжлэл нэмэгдэж зогсохгүй гамшиг болон мангасан аюулд тусгай шидийн анги гол хүч болж ажиллах ёстой гэсэн олон нийтийн шаардлагач улам хүчтэй болж байлаа. Мөн Шидо Өврингер хэмээх нууцлах шүүхийн сүүдэр мэт хүний нэр хүнд ч огцом өсөв. Түүнийг Кусанагитай тулалдаад хинэн хүчтэйг үзэх бол гэх мэт маргаан интернетээр дүүрч байлаа. Ийм олон асуудал зэрэг өрнөж байхад Шидо яг яах ёстойгоо шийдэхэд хэцүү болов. Японы олон улсын нисэх буудал дээр нэгэн онгоц газардаж түүнээс хоёр шидтэн язгууртан овгийн тэргүүн бууж ирэв. Тэд эзгүй байх хооронд ийм их үүмэн гарсанд тун бухимдалтай байлаа. Нэг нь Хумай овгийн тэргүүн Хомор Хината, нөгөө нь Кайчи овгийн тэргүүн Кай Рику байв. Онгоцноос буухта хоёулаа одоо энэ бүх замбраагүй байдлыг өөрсдөө цэцлэхээс өөр аргагүй болсонд дургуутсан өглөж байлаа. 7 хоног орчмын дараа Кусанаги болон охид Японд буцаж ирэн энгийн амьдралдаа эргэн оржээ. Нэгэн орой Юка оройн хоол бэлдэж байх зуур Кусанагийн хавайн амралт ястой л нүд эрэмхийн зуур дуусчихлаа даа гэж хэлв. Хажууд нь сууж байсан Рука сургууль болон тусгай шидийн анги хоёулаа хэвлэл мэдээллийн хатуу хязгаарлалт тавьсан учраас одооноос папарацци нараас төрч болов амс хийж чадна гэж түүнийг тайвшруулв. Яг тэр үед Юка гал тогооноос толгой цохиулхан тавг зөөхөд туслаач гэж дуудав. Кусанаги тэр даруй босож очин туслав. Удалгүй ширээ амттай хоолоор дүүрчээ. Хоолны үеэр Юка маргаашнаас сургууль эхлэх гэж байгаа бэлтгэлтэй байгаа биз дээ гэж асуув. Кусанаги сургууль дотор цагдаа нарч бас тэдний талд байгаа болохоор өөрсдийг нь тойрсон энэ хөөрөгдөл хэдийнэ намдсан байх гэж хэллээ. Жаахан яриа өрнүүлсний дараа Кусанаги хүмүүс удахгүй уйдаж сонирхол нь буурна. Тиймээс тоох хэрэггүй гэж бодож байгаагаа хэлв. Гэвч энэ нь ямар гинэн бодол байсныг маргааш нь тэр дорой ойлгов. Сургууль дээр очмогц олон ангийн охид түүн дээр шавж найз охинтой юу? Ямар охинд дуртай вэ гэх мэтээр тасралтгүй асууж эхэллээ. Дарамт дэмгэхэд Юка болон бусд нь огт тоолгүй хамтдаа өдийн хоол идэхээр явхаар болов. Замдаа Юка энэ анхаарал хаваа явхаас өмнө бүр ч амар байсан. Зарим гадны хүмүүс хүртэл сургууль руу сэм нэвтэрч зүгээр л тэднийг харах гэж оролддог байсан гэж ярив. Яриа үргэлжилж байтал Рука тэдний ариун цэврийн цаас дуусах төхөж байгааг санаандгүй дурдав. Кусанаги хичээл тараад дэлгүүрээр орж бас Юкагийн дуртай Ваны давсан авъя гэж санал болгов. Харин энэ үгийг ойр хавьд байсан сурагчид сонсоод Кусанагийн Мизухагийн эгчдүү хоёртой хамт амьдарч байгааг ойлгочихлоо.
Үүнээс болж Юка ичиж бусдыгаа чирсээр дээвэр дээр гарч өдийн хоолоо идэхээр явв. Тэнд Рюжи үнэхээр тэр 3-1 гэрт хамт амьдардаг гэдгийг батлаад ямар ч байсан тэд багийнхаа ахлагч Кусанагитай хамт байгаа болохоор зүгээр гэж дүгнэв. Юу ч тохиолдсон өөрт нь найдаж болно гэж хэлэхэд охид түүний сайхан сэтгэлд талархлаа. Ингээд байдал намжихад Рүүжи Кусанагид хандан хоорондоо ингэж хит албаны байхаа болий гэж зөвлөв. Тэр Кусанагийг нэрээр нь дуудаж болох уу гэж асуухад Кусанаги угаасаа амар хялбар зантай тул өөрснийхөө хүснээр дуудалтаа гэв. Юка яг юм хэлэх гэж байснаа гинэт зогтосов. Тэр гурвын хамт амьдарч байгааг бодоод энэ нь ямар том асуудал вэ гэдгийг сая л жинхнээсээ ухамсарлсан хэрэг байлаа. Хэд бодолд автахаасаа өмнө өөрийгөө сэгсрэн ямар нэг буруу зүйл болохгүй л бол болох байлгүй гэж өөрийгөө аргаджээ. Юкагийн ааш гинэт өөрчлөгдсөнийг хараад Южи Кусанаги хоёр бие биерүүгээ гайхсан харц солилцов. Юка тайвширсныхаа дараа Кусанагигаас бит хоёртой хамт амьдрахаас чи ер нь сандардгүй мүү гэж асуулаа. Кусанаги тэр дор нь хариулсангүй. Тэр өдөр тайван өнгөрч орой болоход Рука Кусанаги хоёр аль хэдийн унтчихсан байв. Харин Юка л нойргүй хэвтэж тэд яаж ийм амархан унтч чаддгийм бол энэ хамтын амьдралд санаа зовж байгаа цорын ганц хүн нь би юм биш байгаа даа гэж бодож байлаа. Чимээгүй байдал дэндүү дарамттай санагдахад тэр жаахан хүүхэд шиг бухимдан эцэст нь өөрийгөө хүчээр унтуулжээ. Тун удалгүй Рукач мөн сэрж дүүгийнхээ бодсонтой яг адил зүйлийг дотроо эргцүүлв. Тэр өөрөө ч Кусанагитай нэг өрөөнд байгаадаа бүрэн дасахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөв. Дахин унтаж чадахгүй сууж байхдаа энэ байдал яагаад өөрийг нь ингэтлээ зовоогод байгааг ойлгохыг оролцсон ч хариу олдсонгүй. Тэгээд шалан дээр тайван унтаж буй Кусанаги руу харахад өөрийн ирэхгүй нүүр нь улаажээ. Толгойд нь тохиромжгүй бодлоод орж ирэхэд Рука бушуухан хүнчлөө толгой дээгүүрээ нөмрөв. Рүжи болон бусд нь Кусанагийг аль хэдийн нэрээр нь дууддаг болчихсон байхад яагаад өөрөө одоо хүртэл Кусанаги гэж дууцаар байгаагаа тэр бодлоо. Сургууль руу явж байхдаа түүнийг нэрээр нь дуудах гэж бараг хахаж цацсан мөчнж санаанд нь оров. Эцэст нь тэр ердөө Кусанаги гэж хэлээд л өөрөө ч ойлгомжгүй юм бовтнож Кусанагийг гайхшруулж байжээ. Дээвэр дээр үдийн хоолны үеэр тэд хоёулаа үлдэхэд ч Рука ахаад л нэрээр нь дуудаж чадалгүй өнгөрсөн. Иймэрхүү ичмээр мөчүүдийг нэг нэгээр нь санах тусам тэр өөрийгөө өчүүхэнч гэсэн зориг гаргаж чаддаггүй хулчхар гэж дотроо зэмлэв. Маргааш өглөөнөөс сургууль руу явж байхдаа Кусанаги Рукаг нэг л гундуу харагдаж байгааг анзааран "Би чинь тавгүй байна уу?" гэж асуулаа. Рука "Зүгээрээ" гэж хэлсэн ч дахиад л түүнийг Кусанаги гэж дуудчихав. Энэ удаа Кусанаги түүнийг зогсоом. "Бид хоёр танихгүй хүмүүс биш шүү дээ. Цаашид овгоор мань дуудалгүй зүгээр л Минато гэж дуудаач" гэж хэлв. Рука нүүр нь улаасан ч эцэст нь зориг гарган түүнийг анх удаа нэрээр нь дуудлаа. Өөр газар шидтэн язгууртнууд нууц газарт цуглан сүүлийн үед нэр хүнд нь яагаад ингэтлээ унаж байгааг хэлэлцэж байв. Уулзалтыг эхлүүлэхдээ Хяната шидтэн язгууртнуудын нэр хүнд огцон буурч буйг ярьж үүний бурууг тусгай шидийн ангид тохов. Энэ асуудлыг яаж шийдэхээ бодож байх зуур гундуу төрхтэй Кай Рику түүнээс ахлагч Кусанаги Минатотой яах гэж байгааг асуулаа. Хината асуултад нь шууд хариулж чадалгүй Мизуха түшэрүүгийн санааг асуув. Түшэрүү харин "Би зөвхөн манай эзний хүсэлтэд нийцэж ажиллана" гэсэн утгатай бүрхэг үг хэлв. Мизухагийн тэргүүн үргэлж ингэж битүү ярьдагт Хината дургуутсаж илүү тодорхой хэлхийг шаардлаа. Тэгэхэд түшэрүү Минато тэднийг таньдаггүй гэж хэлв. Үүнийг сонсоод Хината "Тэгэхээр Минато тэдний оршин тогтнолд тухайч мэдэхгүй гэсэн үг үү" гэж лавлахад түшэрөө "Тийм ээ" гэж батлав. Минато тэдний талаар юу ч мэдэхгүйг ойлгосон Кайрику түүнийг туршиж үзье. Хэрв хэрэгтэй хүн байвал ашиглая. Харин хог гэдг нь батлагдвал өршөөлгүй устгая гэж санал гаргав. Маргааш нь Кусанаги багийнхандаа дараагийн их гамшиг Осакад болохыг тайлбарлав. Жижиг хэмжээний гамшигуудыг эс тооцвол том гамшигуудын явц ерөнхийдөө 50 жилийн өмнөхтэй ижил хэв маягтай хэвээр байлаа. Энэ тухай мэдээ хэвлэлээр цацагдж байгаа ч Юка гарч буй давтамж нь маш богиносон гэж нэмж хэлв. Өмнө нь жилд ганц тохиолддог байсан их гамшигыг одоо цагдаа нар бүрэн бэлэн байсан ч урьдчилан таахад бараг боломжгүй болжээ. Түүнчлэн бусад бүс нутагт тусгай шидийн анги шиг зориулалтын баг байхгүй. Гамшигын хариу арга хэмжээч замбраагүй байгааг бодвол цаашдаа байдал улам хүндэрнэ гэж тэр санаа зовов.
Яг энэ үед Шидогийн нүд бахархлаар гэрэлтэн Осакад хоёр дахь тусгай шидийн ангийг байгуулахаар ажиллаж байгаагаа Кусанагид дуулгав. Цагдаа өөрийгөө хамгаалах хүчнийхэнтэй хамтран гамшигын хариу арга хэмжээг сайжруулж байгаа бөгөөд тентхийн олон суралцагч Кусанагир өөрсдийг нь бэлтгүүлмээр байна гэж гуйж байгаа аж. Үүнийг хэлээд Шидо ёжтой нэмсэглэн тэдний хүслийг биелүүлж Осака явж сургалт хийх үү гэж асуулаа. Кусанаги татгалзаж чадалгүй зөвшөөрөхөд Шидо улам баярлав. Үүний дараа тэр Осакад түүнийг 50 жилийн өмнөх их гамшигыг туулж үлдсэн нэгэн хүн хүлээж байгааг хэлв. Тэр хүн нь Такигами Шизуку бөгөөд өнөө цагт үлдсэн цөөн мангасын эсрэг тоноглол урлагчдын нэг бөгөөд Кусанагитай заавал уулзах сонирхолтой гин. Кусанаги зөвшөөрөхөд Шидо тусгай шидийн ангийн дүрмт хувцсыг хийсэн хүн нь ч бас яг тэр Такигами мөн гэж нэмэв. Бүх бэлтгэл хийгдсэний дараа Кусанаги нисэх онгоцны буудлын руу явж онгоцонд суухаасаа өмнө багийнхантайгаа богинохон салах ёс гүйцэтгэхээр төр зогсов. Онгоц нь хөөрхийн өмнөхөн Кусанаги халааснасаа жижиг бугуйчнууд гарган багийн гишүүн бүрт өгөөд өөрийг нь буцаж иртэл эдгээрийг заавал зүүж явах ямар ч шалтгаанаар авч болохгүй гэж анхааруулв. Тэгээд өөрийг нь байхгүйд та нар зүгээр байж чадах уу гэж асуухад бусд нь бид ч бас хангалттай хүчтэй болсон Осакад санаа зовлтгүй яваад ир гэж итгэл төгс хариуллаа. Ингээд Кусанаги тэдэнд найдаж байгаагаа хэлэн гараа даллаад эцэст нь нэгдүгээр зэрэглэлийн суудлал руугаа орж суув. Суудалдаа тухлан суусныхаа дараа Кусанаги хавайд тохиолдсон хідэн санамсаргүй зүйлсийг бодож байснаа дараа нь өөрийгөө нэгдүгээр зэрэглэлээр нисэж байна гэдгийг анзаарч энэ удаа Шидо үнэхээр сайн юм зохицуулжээ гэж дотроо бодов. Яг тэр үед тэр онгоцонд орж ирж буй хідэн с ичгтэй хүнийг мэдрэв. Урд өмнө нь огт харж байгаагүй хүмүүс байлаа. Тэр тэднийг хэн бол гэж бодож эхлэв. Хината Рику хоёр түүнтэй нилээд ойрхон суухад Кусанаги тэднийг хүчтэй шиддэнгүүд гэдгийг шууд ойлгов. Түүнээс гадна онгоцон дотор өөр хид хідэн хүчтэй хүн байгаа мэт санагдав. Гисэн ч хамгаалалт өндөр тул тэд тийм ч том асуудал болохгүй байх гэж тэр дүгнэлээ. Онгоц бүрэн хөрсний дараа Кусанагид маш тансаг амттай хоол авчирч өгсөн бөгөөд тэр дуртаяа идэж сэтгэл хангалуун байв. Хоолоо дуусгасныхаа дараа тэр суудлаа налуулж цонхны цаадах гайхамшигтай үзмжийг ширтэн тайван амархыг хүсв. Гэтэл амралт нь удаан үргэлжилсэнгүй. Өмнө нь суусан зарим хууль бус шидтэн гинэт суудлаасаа босч хид хідэн зорчигчийг тэр дундаа Кусанагийг хүртэл барьцааллаа. Бусдыг хөдөлгөөнгүй байлгахын тулд тэд тушаалыг нь биелүүлэхгүй бол бүгдийг хөнөөнө гэж сүрдүүлв. Гэсэн ч Кусанаги, Хината, Рику гурвал ганц ч уг дууралгүй суудалдаа суусаар яг л ямар нэг юм хүлээж байгаа мэт байлаа. Онгоц булан авах ажиллагаа үргэлжлэх зуур Кусанаги хууль бус шийдэнгүүдийг дотроо тоолж үзээд нийт 10 байгааг ойлгов. Нэг нэгээр нь авбал бусад зорчигчдын амь нас ноцтой аюулд орно. Түүнчлэн өндөр түвшний шид хэрэглэвэл онгоц өөрөө сүрч магадгүй учраас энэ нөхдийг ганцаараа тарах боломжгүй. Гаднаас тусламж хэрэгтэй гэж тэр шийдэв. Энэ хооронд онгоцон дотор жинхэнэ айдас ноёхож, зорчигчд амь өршөөхийг гуйж, харин барьцаалагчид чимээгүй бай. Эстэгвэл бүгд үхэн гэж занал хийлж байлаа. Онгоцыг бүхэлд нь хяналтандаа авсны дараа хууль бус шиддэнгүүдийн нэг нь Кусанаги дээр ирж хар эсэргүүцлийн бусад гишүүдийг суллахыг шаардав. Тэд дээд түвшний шиддэнгүүдэд ингэж шудраг бус хандахыг төвчөхгүй гин. Кусанаги юу ч хэлсэнгүй. Үүнд ууралсан тэр итгээд газарт байгаа хүмүүстэй шууд холбоо барьж нөхдүүдийг нь даруй суллуулах 5 минутын хугацаа өгнө. Үгүй бол барьцаалагдсан хүмүүсийг нэг нэгээр нь хороож эхлэнэ гэж мэдэгдэв. Цагаа эхлүүлэхийн өмнө тэд нисгчид сонсныг нь баталгаажуулахын тулд холбоо барив. Цаг алдах боломжгүй болсон Кусанаги дараагийн алхмаа бодож эхлэв. Гэвч яаравчилсан шийдвэр гаргахын оронд тэр Рику, Хината хоёр руу харц солилцож тэд ч гэсэн нууцаар манаага хоримтлуулж байгааг анзаарав. Тэгээд дохиог нь хүлээн гэж шийдлээ. Гэвч яг энэ үед хууль бус шийдтэмгүүдийн нэг нь түүний с ичгтэй байдлыг анзаарч нөгөө нь хэрв хөдөлбөл шууд ална гэж сүрдүүлв. Гэхдээ хэдхэн секундын дараа барьцаалагчдын анхаарал сарних мөчид Хината Рику хоёр аянга мэт хөдөлж ойрхон байсан нүхтийг нь нэг нэгээр нь хормын төдийд дарав.
Зорчигчдыг барьцаалж байсан этгээдүүдийг буулгаж дуусмагц Рику, Хината, Кусанаги 3 бие бие рүүгээ нэг харц шидэлцээд зорчигчдын хэсэг рүү тархан үлдсэн этгээдүүдийг тарахаар хөдөллөө. Тулааны нэг үеэр хууль бус шидтэнгүүд Хинатаг буудахыг оролдсон ч түүний эд шидийн хүч тэднээс хавьгүй өндөр байв. Тиймээс Хината, Рику, Кусанаги 3 тэднийг дараалан буулган авч байлаа. Тун удалгүй хууль бус шидтэнгүүдийн нэг нь онгоцны үйлчлэгч эмэгтэйг барьцаалан хэрв нүхтийг нь дарахаа болохгүй бол онгоцыг унгаана гэж сүрдүүлв. Тэр мунхагийн анхаарал нэг хором сарнихыг анзаарсан. Кусанаги шууд өсрөн дайрч түүнийг хүчтэй өшөглөн цогсноор үйлчлэгчийг гарнаас нь аварч чадлаа. Яг тэр мөчөд Хината, Рику хоёр үлдсэн хоёрыг нь ч дарав. Үүнийг харсан зорчигчид балмагдан ийм итгээд дүр төрхтэй энэ гурван хүн саяхан л тэднийг барьцаалсан аюулт нүхтийг ялж амийг нь аварсанд итгэж өгөхгүй байв. Зорчигчид талархах гэж яаран ойртоход Хината харин хууль бус шидтэнгүүдийг дэндүү хурдан ялагдаж тулааныг бүр уйдгартай болголоо гэж хүйтнээр хэлв. Бусанаги харин нисгэгчийн бүхээгт ямар нэгэн асуудал гарсныг мэдэрчээ. Тиймээс тэр бусдад энэ бүхэн хараахан дуусаагүй байна гэж яаран хэлээд юу ч тайлбарлалгүйгээр бүхээгийн хаалга руу гүв. Бүхээгийн дотор Кусанаги нөгөө хоёрын хамт орж ирэхэд бас нэг хууль бус шидтэн нисгэгч рүү буу тулган зогсож байлаа. Хэрэв тэд нэг алхамж ойртвол буудна гэж сүрдүүлж байсан юм. Ийм өөдгөө шидтэнгүүдтэй дахин дахин ноцолдохоос залхсан Хината тэр тэнгийг хүчтэй цохиж дорхноос сөхрүүлв. Гэвч байдал тийм амар дууссангүй. Тэр этгээд нисэх онгоцны удирдлагын нэг хэсэг рүү буудаж амжсан бөгөөд аль хэдийн нисгэгчийг саадаар хамгаалчихсан байсан Кусанаги байдал маш ноцтой болсныг тэр даруй ойлгов. Онгоц бүхэлдээ тэнцвэрээ алдаж доторх бүхнийг хүчтэй сэгсэрч эхэллээ. Нисгэгч мэддэг бүх зайлсхий хөдөлгөөнөө хийж үтсэн ч ямар ч нэмэр болсонгүй. Тэр гурвууланд хандан байдал маш хэцүү боллоо. Удирдлага хариу өгөхгүй байна. Радиоч бас эвдэрсэн. Энэ хിവэрэ байвал уул мөргөж сүрнэ гэж хэлв. Үүнийг сонссон Хината сандарч нисгэгчийг сэгсрэн байж ямар нэгэн юм хийгээч. Бид ингэж өгөх болохгүй гэж гуйлаа. Яг тэр үед нэг цон хагарч гадаах тгээс доош хүйтэн агаарын даралтаас болж бүхээг дотор хүчтэй эргэлдэх урсгал үүслээ. Агаар ямар хүйтэн байгааг мэдэрсэн туслах нисгэгч бид сүрхээсээ өмнө хөлдөж өгөх нь гэж гомдлоо. Байдал үнэхээр мууцсныг ойлгосон Хината бусдаасаа ямар нэгэн санаа байна уу гэж асуухад Рику зүгээр л бүгдээрээ хамт үхий гэж хэвнэг хэлв. Хината тэр гунигтай нөхрийг ийм аймаар юм битгий яар гэж загнасныхаа дараа үнэхээр төгсгөл ирчихсэн юм болов уу гэж өрөөж бодож эхлэв. Бүх арга нь барагдаад ирэхэд нисгэгч, туслах нисгэгч хоёр хоёулаа хувь тавилантайгаа эвлэрч бусдыгаач үхэлд бэлд гэж хэллээ. Гэтэл тэр чигтээ дуугүй байсан. Кусанаги энэ үед анх удаа үл ялэг инээмсэглэв. Өнөөдрийн бичлэгийг хийхэд хамгийн их тусалсан лам сүрэнгийн баяр боломд тусгайлан баярлаа. Мөн өмнө хэлсэнчлэн манай данс руу 4500-аас дээш төгрөгийн хандив илгээсэн хүмүүсийнхээ нэрийг уншиж байна. Болож лавг, Эрдэнэ туяа, Сосор барам, Даваа сүрэн, Хатанбаатар, Инх сайхан, Бат очир, Мигмар сүрэн, Ананд очир, Өнөр баяр, Батсуур та бүхэндээ маш их баярлалаа.